Сайн бацхан уу? Налагчуудтай хайр түгэе. Мэдчилгээ хүргэлт энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандан сайхан өдрөнд төхөж байгаа. Хайртай хань түмэн настай хэмээн хаяглаж гэргий лавхсран болон хөөхөн үрсийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгээр гэрийн эзнийг нь баярлуулах гэж байна. Хамтдаа тэвэр дүүрэн бэлгээр төрсөн өдрийн эзнийг баярлуулцгаая. Сайн байна уу? За манай мэдчилгээ үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид түмэн наст хэмээх эрхэм таныг бас ажил руугаа явж явах зомд нь бариад авсан. Юун төрөнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил албан тавтаа сайхан байна уу? Сайхан явчихлаа. За өнөөдөр бол хамралтын өдөр 11-р сарын 2 нь. Таны хувьд бас нэг сайхан тодхон дурсамжил болж байгаа л гэж бодож байна. Ямар өдөр вэ? Өнөөдөр яг төрсөн өдөр л болж байна. Баяраа тэмдэглэж эхэлсэн байна уу? Ажиллах бол явж штт. За тэгэхээр таныг зорж ирсэн нь төрсөн өдрийг тань тохиолдуулж манай хамт олноор маш гоё гинтийн бэлэг өгөөд явуулсан байна. Ер нь танд бэлэг явуулах ёстой. Гинтийн бэлэгний эзнийг нэг таах гээд үзвэл. Манай эхнэр юм бэлээс. Тийм. Эхнэр гэж бодож байна. Хоёлаа гэр бүлээ бас тавч танилцуулъя гэх үү. Түмэн настих гэдэг айл хэдүү хүүхэдтэй вэ? Гэргийг нь хэн гэдэг юм бол? Савсар манайх 4 хүүхэд шүү дээ. 3 манд нэг баг. Энэ бэлгийг өгөхөөс өмнө би танд нэг мэдчилгээний үгсийг уншиж өгөх гэж байгаа юм. За тэгээд хэрэг зүй түүнийг маш сайн сонсох юм бол бэлгийн учир их тодорхой болох болов гэж бодож байна. Хамтдаа эхлүүлсэн 20 гаруй жилийн хайрын түүх үр хүүхдүүдийн төлөө хичээж зүтгэдэг бидний хамтын амьдрал аз жаргалтайгаар эхлүүлсэн анхны дурсамж бүхний минь эзэн өргөө гэрийн минь түшиг тулгуур өнгөд орчлонгийн минь заяаны хань болсон чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хань нь хүргэж байгаа юм шүү. Ороод л ирэхэд бидний гэр дүүрээд л явцдаг. Орчлонд харин чамтайгаан учирсандаа үргэлж талархаж явдаг юм шүү. Амьдралын эцсийн мөч хүртэл амнаас минь гарах үг өөрчлөгдөхгүй. Хань чамдаа хязгааргүй хайртай шүү. Дутуу амьдралыг дүүрэн болгож дундуур бүхнийг бий болгох гэж өглөөнөөс оройг хүртэл биднийхэн төлөө зүтгэдэгт баярлалаа. Гэрийнхэн хамгийн сайн түшиг нь байж гэргийнхээ халамжид хань үрсийн сайн аав байдагт нь баярлалаа гэсэн байна. Яг энэ цаг мөчид бас хайртай хань болон дөрвөн сайхан үрсийнхэн зүгээс энэ гоё сэтгэл шингээсэн эвийн бэлэгдэл болсон гарын бэлгээр танд хүндэтгэл үзүүлж байна. Төрсөн өдрийн мэнд хүргье. Яг одоо бидний бичлэгийг бас гэр бүлийнх нь үзээд сууж байгаа. Таны сэтгэлээс хооцмоор байна. Хандаа хандаж хэлэх үг байгаа болов? Хандаа хайртай шүү дээ. Хүүхдүүд байж асаалт. За баярлалаа. Тэгээд бидний мэдчилгээг хүлээн авсан танд бас баярлалаа. Эр хүн амьдралыг босгож бүсгүй хүн өнгө оруулдаг гэсэн өнгөлсөн өөдөлсөн та бүхний аз жаргалтай амьдрал 20 30 цаашлаад 60 жилийн жаргалтай мөчүүдийг бас та бүхэнд хүсэж байна. Сайхан баярлалаа. Наран жаргаж нас минь ордохын цагт нацдын удлах хар минь юмда насыг наслаад жаргах цагта валж тухта сухай минь юмда эдэж сэтгүүн нэгэндэ энэсэн элэх насны жаргах минь дэ сандаж муудхын хоёулан дэвэлсэн сайхан хани насны жаргах хайминдэ сандаж муудхын хоёулан дэвэлсэн